young and lovely, the girl from Ipanema goes walking, and when she passes his smile. Би өнөөдөр юу хийж байгаа гэхээр 3 сарын буужаа хөтлөж байгаа. Тэгээд яаж хөтлөх вэ гэж санаа авах гээд ингээд хүүхдүүдийн эснийг харсаахгүй гэдсэн чинь хүүхдүүд ер нь бол ингээд сэтгүүлийн цаас ч юм уу ураад хайчлаа тэгээд ингээд булан дээр нь чимэглэл олгоод хичдэж штэ. Тэгээд би өмнө ерөөсөө тийч хийж үзэж байгааг болохоор надад тэр нь айгу сонирхолтой санагдаад тэгээд одоо 3 сарын буужааг тийж хийхээр төлөвсөн. Тэгээд би 3 сарын буужааг хийхийнхаа өмнө ингээд төлөвлөгөө гаргасан. Одоо эхний удсан дээр ингэж хичээд сүүлийнхаа ингэж дуусгана гэд төлөвлөгөө гаргаад хийсэн байгаа. Тэгээд одоо хамтдаа эцгээе. Сэтгүүлүүдээс ийм зураг хайчилсан. Сайхан хүүхнүүдгээд сайхан хүүхнүүдийн хөрөг зургийг хайчилсан. Тэгээд яг миний хайчилсан зурнууд жоохон бараа байсан болохоор тиймэрхүү хуучинсаг зүйлс тааруулаад өөрийнхөө стикерүүдийг сонгосон байгаа. Ийм стикер ашиглана. Өмнө нь би ерөөсөө нэг үсгийн ч юм уу илүү гоц, бусдаасаа илүү өөрөө бичиж үзэж байгаагүй. Тэгээ энэ удаад болохоор R үсгийг нь өөрөө бичгээр шийдсэн. Доор нь болохоор хөрхөн жижиг мини календар бичиж байна. Хайчилсан сэтгүүлийн зургийг ингэ наацсан. Тэгээд дагаар үсэг дээрээ титэм тавиад ийм болгосон. За 2 дахь утас. Энэ утсан дээр болохоор том календар хийн. Бараа өнгөтэй зурнууд хайчилсан болохоор бороор будчихлаа. Энэ утсан дээр зорилгоо нь тэгээд энэ бор хүрээний үе ихээр сая нөгөө календарыг жаад ингэ нэвтэрчиж гэтээ зүгээрээ аргална. Нэвтэрдгүү фломастероор ингэ яг санаатаагаар зохион байгуулалтаар хүрээ гаргасан юм шиг болгож байна. Энэ утас болохоор зуршлын утас. Тэгээд би зуршлын үснэгтийг яаж хийдэг вэ гэхээр бүгдийг нэг доор ингэ ичдэг. Тэгэхгүй бол айгу энэ ингэ цаг идэдэг гэхгүй. Үснэгтийнхаа илүү гарсан хэсгийг арилгаж байна. Өглөөр зэрчээд тогтмол хийх зүйлсүүдтэй олъё гэд тэгээд ингэж хийх зүйлсүүдээ бичгээр хуудас үсгэсэн байгаа. Шинэ удаас эхэлж байна. Ер нь аль гарчигнуудаа энүүгээр л бичиж яваад байгаа. За иймэрхүү боллоо. Тэгээд 3 сараа 4-7 хоногт хуваагаад яг энэ биелүүлсэн бол чекл явна. Харааны дасгалын удас. Тэгээ сэтгүүлээс ингээ урсан цаасаа чимэглэл болох гэж наах чинь. Бодруулагчаараа ингээд энэ нас ингээд хүрээлцэн. Тэр нь бол иймэрхүү болсон. Шинэ утас өмнө нь би хоббины утсыг тусгаалan гаргаж байгаагүй. Тэгээд одоо ингээд хийж байна. Хоббин дээр ингээд стикерээ наагаад ингээд чимэлчлээ. Би ямар тань тустай юм? Бар. Би боож байгаа ингээд дуусгадаг. Энэ бол хамгийн сүүлийн утас нь. Бормор өнгөлөө давмгайлсан болохоор ер нь бол цагаар ихээр шийдсэн. Тэгээд би 2 сар болохоор гарыг ирэхсээр хийчихсэн байхгүй юу. Тэгээд өнгө дагуул. Тэгээд энэ болохоор
баруун өнгөөр хэр шизээ. Тэгээд тухайн өдрийнхөө сэтгэл хөдлөл ямар байна? Тэрнээсээ хамаараад цагуудаа будна. Тэр нь бол ийм болсон. За миний бужаа ер нь бол иймэрхүү боллоо. Тэгээд би энэ удаад өмнө гаргаж байгаагүй алдаануудыг айгүйх гаргачлаа. Тэгээд сэтгүүлийн цаасыг аваад ураад ингээд булан дээр нь ингээд нахаар айгүй гоё болт юм илээ. Өнгө үзмж ороо тэгэл хараал баймар санагд юм илээ. Надтай хамт ирсэнд маш их баярлалаа.